За оюутан залуустай хэрэгтэй нэг мэдээллийг хүргэе. Ерөнхийдөө одоо яг дотуур байрнаас гадна бас карма өрөө нэг өрөө байрны үн сардаа 300 мянгаас буухгүй юм үнэтэй байгаа учраас нийтийн байрыг бол одоо манай залуучууд оюутнууд маань бас илүүтэй сонирхдаг. За тэгэхээр би Баянгол дүүргийн 23 дахь хорооны нийтийн байранд ирсэн байна. За тус байр нь өнгөрсөн жилийнхаасаа үнэ үл нэг их нэмэгдүүлээгүй гэж хэлж байгаа. За 120-оос 160 мянган төгрөгийн үнэтэй ингэж хөсөлж байна. Тэгэхээр оюутнууд маань сонирхож байгаа бол хотоос нэг их зайдуу биш ийм байранд бол бас ирээд нийтийн цагаан одоо нийтийн бидний хэлжигдээр цагаан байр гэж одоо бас хэлдэг. Тэгэхээр нийтийн байранд бол бас түрээсэлж болох нэ. Үнийн үед бол ер нь их боломжийн гэдгийг бол өөрсдөө ч хэлж байгаа юм. Нийтийн байрыг тогтоох муутай архитектийн үүр урхаа болсон газар гэж зарим иргэд шүүмжлэх байдаг. Тэгвэл дотроо 0-д халуун ус интернеттэй болгон тогтжуулсан нийтийн байр хотын төв захад гэлтгүүгээр нэмэгдэх болжээ. Хэдийгээр хажуу өрөө болон нэг өрөө байрны тухайд өнгөрсөн жилийнхээс үнэ нь огцон нэмэгдээгүй ч гэсэн оюутан залуусын хувьд нийтийн байрыг түрээслэх хүсэл нь илүү байна. Өнөө үед бол боломжийн. Тэгээ тохилог дулаахан. Тэгээ чимээ шуган юм байхгүй. Найзтай Өгөө би ер нь ганцаараа. Тэгээ байранд болохоор нэг өрөө байр болохоор ихэвчлэн үнэтэй хэд 200-300 гэл сарын. Тэгэл сараар биш бүр бөөнд наавна гэл. Доороос 6 сараар юмс гэл жилээр аавна гэл. Тэрэнд нь болохоор биднээс боломжгүй байдаг ерөөс. тогтохын үед ер нь боломж юм гэж үзэж байна. Боломж. Тэгээ гол нь зөв шууган байхтай газар л ер нь хүмүүс бараг амьдрахыг хүсэж зарим нь болохоор яг нөлөө тийм мөртлөө тэгэл харигтаас хэрэглээл яг тийм их байдаг. Орон сууц түрээслэх зар сурталчилгаанд сүүлийн өдрүүдэд нийтийн байр түрээслэнэ гэсэн зар нийт сурталчилгааны 30-аас 50% эзэлжээ. Энэ нь энгийн үеэс 15-аас 20 дахин өссөн үзүүлэлт гэдгийг хэлж байгаа юм. Ингээд нийтийн байр болоод хажуу өрөө болон нэг өрөө байрны түрээсийн үнийг графикаар харуулъя. За нийтийн байр гэхэд хотын цахад 120-аас 160 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хотын төвдөө 180-аас 220 мянган төгрөгийн үнэтэй байна. За энэ нь интернет, дотроо халуус, 0-той тохилог байх асуудлыг энгийнээр шийдвэрлсэн. За харин хажуу өрөөний тухайд гэвэл хотын цахтаа 180-аас 280 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хажуу өрөө хотын төвдөө 250-аас 350 мянган төгрөгийн үнэтэй байгаамаа. Харин нэг өрөө байрын тухайд хотын цахад 320-аас 350 мянган төгрөгөөр түрээслэж байгаа бол за нэг өрөө байр хотын төвдөө 350-аас 460 мянган төгрөгийн хооронд тус хэлбэлзэж байна. Хотын цавраа гадаа 0-той ч юм уу хотын төвөөс арай замаасаа зайдуу бол 150-аас 250 орчимд хотын төвдөө бол нэг 280-аас 350 орчимд бол нийтийн байрыг бол хөслөх боломжтой гэсэн ерөнхийдөө зарын судалгаагаар бол гарч байна. Нэг сарын төлбөрийн үн. Тэгээ сүүлийн үед ерөнхийдөө одоо бол бас нэг юу гэдэг төлбөр авах хэмжээ нь бас өөрчлөгддөг байхгүй. Одоо бол төлбөрөө бөөнд хагас жилээс дээш юм нэг жилээр авдаг. Амралтын өдрүүд бол төлбөрөө сард нь авдаг ч юм уу те. Хажуу өрөө гэхэд 350-аас 450 хүртэл. Тийм ээ хотын зах руугаа бол яг нь 280-тай тий бүр улаан хоорон ч юм уу шараад нийц ч юм уу тий ботаникч гэдэг юм уу 21-ээс чашлаад орбит гэхийг болрол үн ашиг бол нийтийн байрны хэмжээнд очих. Нэг өрөө байрны үн ашиг бол ерөнхийдөө 450-аас дээш байна. 450-аас 500 орчимд эргэлдэж байна. Энэ жилийн тухайд эдийн засгийн хямралтай гэдгээр түрээсийн байрны үн өнгөрсөн жилийнхээс 20-с 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байгааг судалгааны байгууллагууд онцолж байгаа юм. Гэхдээ л нэг өрөө байр түрээслэхэд сургалтын төлбөрөөр арай ядан төлж байгаа оюутанд хичээлийн хажуугаар ажил хийгээдэж сар бүр 400-аас 500 мянган төгрөгийг тогтмол төлөх хүндрэлтэй. Тиймээс хотын төвдөгөө ойрхон нийтийн байрыг ганцаараа түрээслэхийг илүүд үзэж байгаа оюутан залуус олон байна.